Эрдэс соёлыг хөдөө аж ахуй аялал жуулчлалын салбар бол манай улсын хөгжлийн тулгын 3 чулуу гэж засгийн газар тодорхойлож байна. Тиймээс Монголд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, энэ салбараас олох ашиг орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийгдэж байна. Түүний нэг нь өнөөдөр нэгдсэн олон улсын аялал жуулчлалын үтсгэлэн байлаа. Манай улс жилдээ 400 гаруй мянган жуулчин хүлээж авдаг гэсэн тоо бий. Хэрвээ дэд бүтцийг сайжруулж жуулчны компаниудыг дэмжиж чадвал энэ тоо хэд дахин нэмэгдэнэ. Мөн нэг жуулчин албан бусаар 9 хүнийг ажлын байраар хангадаг гэсэн судалгаач байдаг. Тийм болохоор манай улс уул уурхаагаас дутгааргүй ашигыг энэ салбараас олох боломж байгаамаа. Өнөөдөр Монголын аялал жуулчлал ямар төвчөнд хөгжиж байгааг харуулах сурталчлах зорилгоор олон улсын энэ үзэсгэлэн 6 дахь удаага зохион байгуулж байна. Өнөөдөр байдлаар бол гадаадын 4 орн тэгээд дотоодын 100 гаруй байгууллагууд оролцож байгаа. Төрөөс ямар нэгэн дэмжлэггүйгээр бие даа хөгжиж байгаа салбар бол аялал жуулчлал. Олон мянган хүнийг ажлын байраар хангахаас гадна энэ салбарыг дагсан үйлдвэрлэл үйлчилгээч жилээс жил өсөн нэмэгдэх болжээ. Харин аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн санааг ямар асуудал зовоож байна вэ? Байгаль орчин жоохон сүж байгаа л хамгийн ивгүй байгаа юм л та. Ялангуяа энэ одоо ашигт малтмалтай холбоотой гол ус бохирж байгаа ч гэдэм үү те. Одоо мөнгөн ус янз бүр гэдэг. Инээс болоод энэ гаднаас ирэх жуулчдад бас нэг тодорхой хэмжээгээр айцтай байх тал ирээдүйд бий болох болов гэж яаж байгаа. Хин одоо хордсон байгаль дээр очиж үзэх үү. Манай аялал жуулчлалын удирдал өөр айгу богинохон 5-аас 10 сарын хугацаанд байдаг. Аялал жуулчлалыг одоо гадны жуулчдыг татахын тулд манад дид үтс айгу сайн байх хэрэгтэй байгаа. Манай Зохион аймаг бол одоо энэ жил бол аялал жуулчлалын шинэхэн 3 бааз байгуулагдлаа. Хуучин 4 бааз байсан. Монголын үзэсгэлэнт байгаль нүүдэлчдийн ахуй соёл гадны жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг. Харин өнөөдөр монголчуудын өдөр тутмын амьдралд өөрчлөлт орж гадныхан хүссэн ахуй соёлыг харах боломж хомсдсоор байна. Жуулчид бол ерөнхийдөө Монголыг бол одоо нүүдэлчин улс гэдэг имижээр нь хүлээж авч тэр нүүдлийн аж ахуй үзэх гэж орж ирдэг. Гэтэл эренгүүт шал өөр тэр төсөөснөөс ондоо орчсон та гар утас барьсан те очиг л унтсан хажуудаа портер тавьсан тийм малчаа айл үзээд баг зэрэг гайхдаг юм шиг байна. Монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд дэлхийд дахинд улс орноо эргээр сурталчлах шаардлагатай болж байна. Тиймээс үндэсний компаниудаа дэмжих гадна дотны жуулчдыг татах зорилгоор засгийн газраас хөрөнгө гаргаж дэлхийн аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголын компаниудыг оролцуулахаар төлөвлөжээ. Одоо эх жил Германд одоо ITB-гээ дэлхийн 1 номерын үзэсгэлэн 3 сард болдгийн. Энд бол одоо засгийн газар түнш орноор орно гэдэг. Тэгээ нэг 400 гаруй сая төгрөг засгийн газраас гаргаад тэгээд Германы хамтын ажлын нэмсэн 700 гаруй сая төгрөгөөр ихний фонд үүсгээд бид нар одоо бэлтгэл ажиллаа хийгээ явж байна. Японы иргэд Монгол улсад визгүй зорчих болсон олон нааштай өөрчлөлтийг авчирч байна. Аялал жуулчлал бизнесийн зорилгоор ирэх хүмүүсээ визээ 7-оос 21 хоног хүлээдэг байсан бол одоо шууд ирэх боломж хүрдлээ. Жилд 20 мянган гаруй Япон иргэн Монголд жуулчилдаг байсан бол энэ тоо утахгүй 60-аас 70 мянгад хүрэх гэдэгт итгэлтэй байна. Энэ удаагийн үзэсгэлэнд Орос, Япон, Англи, Хятад зэрэг 10 гаруй улсаас бизнесийн төлөөлөл хүрэлцэн гэж оролцож байна. Мөн 21 аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар болон энэ салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компани аж ахуй нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж байгаамаа.